За замарсан алтан дөрөв буугаад ирж байна. Харсайга чимээг байж. Зөв юу ч болоогүй юм шиг байцгааш. Юу ч болоогүй юм шиг. Түр шүү дээ. Хүмүүс алтан дөрөв ирж байна. Юу ч болоогүй юм шиг байгаа шүү. За. Хажисаа. Тэжгүй. Хүн олоо. Болчлаа. За, ямар хүн юм? Давгүй боллоо шүү. Энэ 6 хүүхэдтэй. Айлын. Ганц би ээж бай. Тэгээ энэ ээж бол би яг хэллээ л дээ зүгээр тань яг байш маш юм яриад өгөө те. Өндөрлч тусламж болъё гэсэн. Байш мэл хэрэггүй. Тэгэл байш мэлогт хэрэггүй. Гэтэ хөрх нэг юм хамбар шиг байшин дээр чинь юм. Зөв бахан юм. Зүгээр зүгээр. Нөхцөлөг ерөөхдөө яаж болох зүгээр. Тийм бахан юм. Тэгээд ерөөхдөө бол нэг юм амбааранд амьдэрт юм байна. Гэтэ байшин бол хэрэггүй ганц. Өчнөө 6 хүүхэдтэй. Гэхдээ бага хүүхэдтэй сургуульд нь ороход сургуулийн зээлэж юм өгч. Тэг чинь ажил хийж байгаа төгч. Гэсэн тийм их ч бай. Тэгээд одоо эзэн олчих юм шүү. Гэхдээ яг энэ байшин дууссан. Одоо бид өхгүй болохгүй энийг чамд өгч. Би нэр яах юм. Ой зүгээр өчөө. Чи залуу чи юм ийсэн. Энийг хамтаасан стилээс өгч. Би энийг авч яах юм бэ? Ой зүгээр чи аваа. Би энийг тэр их өгч юм байна тийм үү? Гөө чи чамд юм. Чи залуу нь үгүй. Энэ хамт олон ярилцаад өгч. Үгүй. Чамд өгч. Бид тэтэд үг тэр дараа нөгөө. Үгүй яацгаад байгаа юм бэ? Үгүй зүгээрээ. Зүгээр чамд өгч. Чамд өгч нэ. Чи залуу. Чи энийг авах. Үгүй яасан гэж өгч байгаа. Яагаад юм бэ? Тэ? Эдгээр яг хоо чи залуу тэ тодорхой хэмжээний юм хийсэн. А цаашаа ч гэсэн юм хийгээсэй гэж үзээд бид өгч байгаа. Одоо алтан дөрөв чи айл томт хэрэг болсон. Үгүй би нэг авч. Зүгээр өгч штэ. Би зүгээр юм аа. Бид нар өөрөө бодлого хийж байгаа. Зүгээр тэр сайхан өөр хүмүүс туслая. Би бол нэг асуудал биш штэ. Би бол яг ингээл болчихно те. Гэтэ бусдад туслана гэдэг чинь хамгийн сайхан юм байна. Тэгээ би нэг авч чадах. Үгүй манай нэвтрүүлэг үл биш те. Юу гэдэг хүн туслахаас илүү зүгээр шилдэг нөө чадсан хүмүүс. Цаашдаа бас амьдрал тайртай. Амьдралын төлөө явж байгаа хүмүүст тийм зорилготой. Юм өгөхдөө биш итгэл сэтгэл хандлагч. За тэгээд энэ байшин чи одоо би өглөө ирэхэд энд яг та нар яаж ажиллаж байгааг би сайн мэдчихэв. Гэтэ би хэлж мэдэхгүй байна. Магадгүй энэ байшинд та нарын хадсан хүн болгоны хүч хөдөлмөр орсон баг. Гэтэ би баярсны ажиллагаа мэдэхгүй байна. Тэгээд яг хоо энэ мэдэхгүй. Би сайн хэлж мэдэхгүй байна. Та нарыг бүгдээрээ гэж би тэрвэрч чадахгүй. Гэтэ би зүгээр эргэжтэй байж захтаа зүгээр л би бас хэнийг нь туслах юм байна л гэж бодсон. Гэтэ энийгээ ч гэсэн би цаашаа угаасаа тий. Яг үнэхээр та нарын сэтгэл рүү муухай гэлж байгаа юм биш. Гэтэ байртай байшингүй би аягүй олон хүмүүс туслахыг хүсдэг. Тэгээ улам итгэл алдахгүй байхыг хичээе. Тэгээд бид нар яг ингээд өчтөр танаад очсон тий. Очоод ингээд хүүхдтэйгээ бас тий чамаг байж хараад ер нь ягаад тий агаар сэтгэлд гараад гэрүүлээрээ ажиглалтай байж болохгүй гэж бодоод дээр нь чи их бүтээсэн. Ямар ч гэсэн чи хүмүүсийн сэтгэл зүйд их том бүтээж чадсан хэрэг. Итгэл сэтгэл гэж юу гэдэг тэрийг л илэрхийлж чадсан. Баярлалаа. Тэгээд сэтгэлийг нөгөө туухай дээр хэмжүүр дээр тавьж хэмжиж болдгоо. Болдог бол та нарыг бүгдийг тэрхийг хүсэж байна. Гэтэ би өөрийнхөө хамгийн өөртөө хүсдэг хамгийн сайхан зүйлийг та нарт хүсэж байна. Та нар надад тэрнээс илүү сайхан зүйлийг хүссний чинь би харж байна. Одоо тий айл тонхоо болоод удаж чинь. Гэтэ одоо бол манай тонж болно. Давтар манад ирээрээ. Бүгдээ орцгоо тий. Орцгоо юм тий.
Гялалаа. Тэгээ манай тонж болно. Хамаагүй асуудал. За ингээд бүрөөгөө хийстэй. Буудантай бас тий. Тэгээ буудантай. Гэхдээ энэ байшин дотоод юм их байгаа. Яа тэгэхээр манай нэвтрүүлэг нөгөө нэг өдрийн дараа байшин барьдаг учраас нэгдүгürt одоо юу гэдэг те чухал гэсэн бүхнийг хийдэг. Тэгээд хоёрдугаар залуу хүн цаашдаа юм хий гэж заавал үлдээдэг баг. Тэгэхээр энэ дотор чам зэрэг зөндөө их ажил үлдээсэн байгаа чи өөрөө гүйцэгээрээ. За энэ алтгооны өрөө нэг хэсэг. Сайхан. За энэ унтлагын өрөө. Унтлагын өрөө. Тийм унтлагын өрөө. За наа буудан чинь бест буудингийн одоо унтлагын өрөөний дээж. Унтлагын орны дээж. Ингээд хамбар. Тийм. Чамбал дөрүүлээ шүү дээ. Тийм ихтэй яг хав ер нь амьдрах гэж л яваа залуу хүмүүсийн нэг те. Гэтэ бор зүрх хэрэгэл явж байгаа. Үнэхээр амар их баярлж байна. Хэлэх үг алан байна. Тэгэд өөрөө чи хэлдгээр зөндөө хийх юм байгаа гэж те. Мэдгүй энд би зөндөө юм хийх бах. Магадгүй би телевизээс жоохон хөндөй хол яваач гэсэн одоохондоо хөндөй хол нэвтрүүлэг хийхгүй яваач гэсэн. Энэ гэрээ ч гэсэн те би одоо олон төмний минь л надад одоо өгсөн одоо бэлэг учраас итгэл учраас эндээ ч гэсэн би бас гоё нэвтрүүлэг хийх хүсэж байна. Юм зүгээр тийм бодол одоо ингээл төрж ийн те ингээл орж ирэл. Олон айлын хаалгыг тогшоол магадгүй та нарын харж байгаагаар олон айлд хонсон бити одоо айл бити хоноо гэдэг шиг одоо ингээл миний амьдрал хүн болгонуудын дээр ил байна те. Алтан дээр хаа хурж энэ гэрийг ямар өөдтэй авч явахыг та бүхэн хараарай. Тэгээ та бүхэн хараарай. Тэ зам дагуу одоо хүн болгоны л одоо нүдэн дээр ингээл алтан дээр энэ байшин улам цаашаа яаж дээшил дэвчихийг те алтан дээр цаашдаа юу хийхийг хараарай би одоо амлаж байна те. Тийм. Манай нэвтрүүлгийн зорилго бол ер нь шилдэг байж чадсан хүмүүсийг улам шилдэг болохыг л одоо юу яадаг. Одоо итгэл сэтгэлийн өгдөг тийм л байдаг. Нэвтрүүлгийн бодлогын хүрээнд бас чамайг манай нэвтрүүлгийн хамгийн мундаг тийм ээ. Одоо өөрчлөлт хийж чадсан түүхэн байгаасаа гэж би хүсэж байна. Эргэлзэхгүй. Хүний итгэл гэдэг чинь нуруунд дээр хүнд биш. Шуудаа өөрхөл хүндэлтэй. Итгэл өөрхөл нуруунд дээр ачаалагддаг гэсэн зүрх сэтгэлд амар ачаалагддаг. Тэгэд би энэ зүрх сэтгэл маань өрүүлж намаа нохолж явах бах. Энийг л би зөндөө гоё нэвтрүүлэг хийж энэ байшин, энэ гэрийг, энэ гэр бүлээ олон үзэгчтэй зөндөө олон гоё бэлэг барьнаа л гэж хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Гараад хамт олонд би баярлалаа гэж хэлдэг хөө. За хамт олно гэж. Ямар амар хэцүү юм бэ? Бүгдээрээ гараа ингээ бөөндөө ингэж идэхүү. Чэстэглээсэ. Тэгээд энэ газар амар гоё инээрээ цугласан байна. Та бүхэн бүгдээрэнд нь баярлалаа. Хандрын ураач юу вэ? Үргэлж шилтгэн байцаа. Энэ сэтгэлийн дуудлага гэдэг нэвтрүүлэгт дараагийн дугаараар үзэгчтэй би хөтлөж хөрөх болно. Энэ бас сэтгэлийн дуудлагаар бас би өөрөө хувь нэрөө оруулах ёстой. Ганцаараа та бүхний сайхан сэтгэлийг би туйлын хийж хүлээн авч байна. Тэгээ дараагийн дугаар сэтгэлийн дуудлагаараа хүлээж авцгаая. Төгсгөлд нь та бүхний өрөөг би хамтдаа хэлхийг хүсэж байна. Үргэлж шилдэгнэ байцгаая. Хамтдаа хэлцгээе бүгдээрээ. Үргэлж шилдэгнэ байцгаая. Баярлалаа та бүхэнд.
хүний амьдралд аз жаргал олон тохиолддог. Амьдралд амтлаагүй олон амтыг хүн амьдралдаа амталдаг, мэдэрдэг. Хүүтэй болоод тэр хүүтэй болох мэдрэмж гэдэг бол гайхалтай мэдрэмж. Амьдралын аз жаргалтай амтуудын нэг мөн. Өнөөдөр би аз жаргалаар болох гэж байна. Эдгээр залуус best house юм залуусын хэлдгээр гайхамшигтай зүйл би хийгээгүй. Гэхдээ би аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ хийхийг оролддог. Чин сэтгэлээсээ хийхийг хүсдэг байсан. Энэ чин сэтгэлийн маань хариу өнөөдөр энэ олон залуусын итгэл сэтгэл надад хүссэн аз жаргал хөдөлмөрөөр нь ирж байна. Гэхдээ би аливаа зүйлийг хийхдээ хариу нэхээгүй. Энэ байшинд би аз жаргалтай сайхан амьдрнаа. Энэ лагерийн энэ газарт зам дагуу олон хүнийхээ нүдэн дээр энэ байшинг өөдтэй өнгөтэй авч явж олон сайхан нэвтрүүлгийг үзэж та бүхэндээ бас хүргэнэ. Хүрэх ёстой. Яагаад гэвэл надаас маш их зүйлийг хүсэж байгаа. Би өөрөөсөө ч гэсэн маш их зүйлийг хүсэж байна. Энэ гэртээ ч гэсэн би нэг гоё нэвтрүүлэг хийхийг хүсэж байна. 5 удаа үзэж та бүхэнд хүрэх байхаа гэж би бодож байна. Гэхдээ нэн түрүүнд тэр нэвтрүүлгээс өмнө эдгээр сэтгэлийн дуудлагаар нэгдсэн энэ байшингийн хадаас шург болгоно нь итгэл сэтгэл эдгээр залуусын хөдөлмөрөөр бүтсэн учраас эдгээр залуустаа бас сэтгэлийн дуудлагаар энэхүү нэвтрүүлэгт самтан оролцсноо. Гэхдээ энэ байшин та байшингүй би энэ нэвтрүүлэгт оролцох байсан. Хүн тусна гэдэг сайхан, хүнд амьдрах итгэл, аз жаргал биелэлнэ гэдэг хамгийн сайхан зүйл. Тийм учраас дараагийн сэтгэлийн дуудлага нэвтрүүлгээр бүгдээрээ хамтдаа уулзцгаая. Үзэгч та бүхэн ч гэсэн зургтынхаа өмнө сэтгэлийн дуудлагаар бидний хүлээж аваарай. Баяртай үзэгчтэй. Өөртөө өсдөг хамгийн сайхан зүйлийг хүсэж байна. Best Food-ийн хамт олонд бас баярлаа. Best House-ийн хамт олонд бас баярлаа. Та бүхэнд бүгдээр нь баярлаа. Баяртай. Сэтгэлийн